Бурхан шашинтай л холбоотой байдаг. Жаргал зовлон, жаргал зовлон, жаргал зовлон, жаргал гэдэг. Гаранга алягны хөөгөр тааруулан гიშгэлдэг. Сайн байцгаана уу? Би өнөөдөр Хөлбөмбойр хотын Өвгөн хушуунд ирээд одоо Бурят дэлийн өвлөн уламжлагч буюу одоо өвөр Монголын орны төсвийн бит бус соёлын өвийн уламжлагч эгчинд ирээд байна. Одоо намайг дагаад эгчтэй танилцж Бурят дээлийг олгоё. Би Хөлбөмбойр хотын Өвгөн хушууны Шинэхэн баран сумны баян хушуугаар нутагтэй Бүчид гэж нэртэй оюуталчин байгаа. Нүгэл оюутлыг сурахдаа анхан би баахнасаа дур бахтай байсан. За тэгээд манай хөгшин ээж бол оюутлыг нэлээд дур бахтай хөгшин байгаад хөгшин ээжигээ дагаад нэг айлаа ээж тушаад л оюутал заалгадаг байсан. Тэр ээжээс нь бил хурхандаа. Тэгэхдээ би бол 90 хэдэн оноос одоо болтол 30 жил гараасаа салгаагүй гэж. Бараг 30 төгш байна. Өөр үе даасан оюуталчин байна. Миний дотор энэ дотор бол хушууны дэсээ нэг оюуталчин байна. Балжмаа гэдэг миний гарын шат одоо бол надтай хамт хийж байна. Би орны дэсээ болохдоо бол 17 онд болсон. Бурят хувьсаас левий дүүс сайлевий уламжлагчаар манай Хөлбөмбойроос би төлөөлөн орсон юм. Бадам ханд бол анханасаа манай нутгийн хүүхэн тэгээд Орос нутагт очиад Тэмдэхийн суугаал бараад Тэмдэхийн нэртэй одон болоод энэ одод дуушин болоод байна. Тэгтээ тэр өөрөөр дууны юунд орохдоо бол надад тэгэл хэлгэдэг. Өөртөө ирээд надад биеийнхэн загварыг авуулсан. Биеийн хэмжүүр нь надад бол бүрэн байдаг. Тэгээд дууны урилдаанд очихдаа бол захиалгаар дуу дэглүү аюулаад урилдаан болоод үдшилгэд очдог, оролцдог. Одоохондоо бол манай энэ Бурят хувьчс бол анханасаа уламжил хувьчс. Уламжлалаар бүр юу байдаг байсан. Хөв загвараа гаргадаг байсан. Одоо бол бүр бүгийн хэмжүүрээр гаргадаг болсон. Бас захидалгүйтэй уялдаж яана гэж би нэгэ боддог. Тэ би улаан өдөд шууд алтарган наадамд шууд алтан медаль авсан Шинэхэн Бурятыг төлөөлөөд тэгэхэд дараа нь шуудаа бол хянагшаар болсон. Дараа шууд 18 онд Эрхүү хотод болсон алтарган наадамд хянагшаар болсон. Тэгэхдээ энэ Бурят цувын онцлог нь бол тийм өрөлхөг бүргүчиг хатуу зэрэгтэй гэж тэр юудан малгайг нь манай бурятчууд тэрээр оморхож явдаг. Бэлэгдэлтэй бүргэдээ зэрэгтэй гიშгэлдэг. Тэр зэрэгээр төлөөлж анхан хийх байх. Манай дөрвөн улирлын хувьцаа бүр асаастай байдаг шүү. Улирлын бүхний хувьцаа бүр амдаа байдаг. Нэгдэл оёход би ер нь түргэнчиг аядаг юм л чи. Нэг өдөр бараг нэгдэл гаргахгүй хөө. Өсгөхтэйгээ оёхтэйгээ доторлохтэйгээ шилв товчтэйгээ бүр өөртөө хийдэг шүү да. Ялгавар ер нь байдаггүй. Нэг л хүн баривал нэгдэлээ бүгдийг бардаг. Би бол миний эндээс гарсан дээл бол бүр нэг л гараар гардаг. Миний шави шигэд тэгдэг. Өөрөө нэг л гараараа хүннээ гар явуулдаггүй. Тэгэхдээ энэ манай Бурят хувьсны дөөлөө загвар ер нь өөр хүнтэй таардаггүй. Бурят авгай дэглгүй. Авгай дэглээ загвар ер нь өөр хүнтэй таардаггүй. Тэгэхдээ би өөр хүндэд тараагаад өгөхөд ургүй өөрөө л ойдаг. Анжун самнэ бүрдгачаагаад нутагтэй Балжмаа байна. 9 оноос эхэлж одоо Өвгөн хушууны нантон дээр юу маяж эхлээд 12 онд миний дүү хөвгөн хуримны нэгэн одоо хөв тааруулж ирээд анхан танилцаад одоо тэр нөхөш хоёулаа та яваад уламжлагч болоод одоо навжаа хадаа ойтол хорж эхлэв. Хуримнах тэл бол өдөр хаяа төртэй одоо нэг хөөхнөө хурим бараг бүгдөө ирнэ. Угул зунэ гэдэл. Тэгэл тэрнээ одоо саттан баргаана гэж шармайна. Шүн загварын дэгэлтэй холилдуулах санаа. Уламжлал тараал нэг одоо системтэй хэнхэл харсан. Одоо хөв тааруулах нэг байгаа хураагүй байж байна. Баг саг мэднэ тэгээд яг буяа дагаад тааруулж одоо нэг л хөв хийж зөв олих юм байна. Ийж хэмжүүрээр хийдэг хүн бараг миний багшил байхаа. Өөр одоо энэ хийм хөвөр өмсгөөд одоо их бол бага болгоно, бага бол их болгож хийх хүн бараг бас байна. Хөврийг гаргадаг харам. Тэр л ямар бол тэр ингэр
тохиромжтой ингэр гарна уу, үгүй ингэр гарна уу гоо тэр өөрөөр болохоо. Хангалтын хар дээр. Ангилан хас дээр тэр хүүхэд төв юуны тэр болоод.